Төрийн байгууллагын хүн сурталыг арилгах, иргэдэд төргөн шуурхай чирэгдэлгүй төрийн үйлчилгээг үзүүлэхийн тулд захимжилт хамгийн зөв сонголт. Техник технологи хөгжиж байгаа энэ цаг үед иргэд ямар ч үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авах боломжийг хайж байна. Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох хүсэлтийг захимаар авч шийдвэрлэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл даатгуулагч тэтгэвэр тогтоолгохдоо олон төрлийн цаасан баримт бичиг бүрдүүлдэг байдлыг харсан байна. Анх удаага тэтгэвэр тогтоох үйл ажиллагааны хүсэлтийг цахимаар авах үйл ажиллагааг бол нэвтрүүлэн ажиллаж байгаа. За энэ үйл ажиллагаа маань бол энэ 10 дугаар сарын 1-ээс эхлээд орон даяар бүх нийтээр бол нэвтэрж байгаа манай систем дээр гэсэн үг. Нэг талаасаа болохоор даатгуулагч иргэд маань хөдөлмөрийн чадвартай хувь хэмжээг эрүүл мэндийн магадлалын зөвлөлөөр тогтоолгоод за тэрнийхээ дагуу цаасан баримтаа аваад аймаг дүүргийн нийгэм даатгалын газар дээр бичлэн очиж тэтгэврээ тогтоолгодог байсан бол одоо үүнийг бол зогсоогоод цахимаар бид нэр тэтгэвэр тогтоолох цахим хүсэлтийг авч байгаа гэсэн үг. За энэ маань ямар давуу талтай вэ гэхлээр бидэнд 30 жилийн их хөгжил байна. За их хөгжилтэй тулгуурласан, за мөн цаасан баримтыг харсан, иргэд даатгуулагчтай хүрсэн, за мөн иргэд даатгуулагчтай төргөн шуурхай чирэгдлүү үйлчлэх энэ зорилтойгоо хүрээнд бол их нээлжинд хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэврийг бол захимжуулаад явж байгаа гэсэн үг. За энэ маань хоёр төрлийн тэтгэвэр маань зөв захимжиж байгаа. Нэг нь бол энгийн хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр байгаа. Нөгөөх нь болохоор үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааллах өвчний сангаас авдаг хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр байгаа. Энэ хоёр тэтгэврээ бол өнөөдөр буюу 10 дугаар сарын 1-ээс эхлээд тэтгэвэр тогтоолох хүсэлтээ бол захимаар авч эхэлж байна гэсэн үг.